Жилдөрийн 4-р сарын 17-нд олон улсын хөшөө баримлын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан дуутын хад буюу цогтын хадны бичээсний тухай та бүхэнд сонирхуулъя. Дуутын хадны бичээсийг 1971 онд улсын хамгаалалтанд авсан бол 2023 онд ЮНЕСКОгийн дэлхийн дурсан шүтлбэрийн олон улсын хурлаар олон улсын баримт дөөр бүртгэсэн байна. Чингис хааны үр, Очир хааны ач, халахын цогт тайжийн зарилгаар Дайчинха Гүймбаатар хоёр Монголын хутагт хааны учраа Чингис хааныг төрсөн усан морин жилээс нааш янагш 464 жил болсноо. Жилийн эхэн модон хулган жил, сарын эхэн гал барс сарын 15 их цагаан өдрөө хаш ширэгдэн мэт хаданд бичвэ. Дуутын хад буюу цогтын хадны бичгийн Төв аймгийн Дэлгэр хаан сумын нутагт байрладаг цогт тайжийн 1624 он сийлүүлсэн шүлэг бүхий хад юм. Энэ хад Төв аймгийн Дэлгэр хаан сумын төвөөс урагш 20 гаруй километрийн зайд Төхөм уулын орчим байдаг. Дуут хад хэмээн нэрлэхийн учир нь энэ хадыг цогхоход ширмэн тогоо шиг хан хийсэн дуу аваа гаргаас сулжээ. Цогт тунтайжийн хадны бичээс нь их, дунд, баг, гурвансан бичиг бүхий цогц дурсал. Эхний бичээс цогт тунтайж халуутагчээ дурсан өгүүлсэн байдаг. Халуутагч нь холын огтноо бэр болон одсноос хойш цогт тайж ихэд ганцаардан өгүүлэн сандаг байжээ. Гэхдээ хичээгээ өгүүлэн бол санаагаа шууд тоочсонгүй. Гүн ухааны асар нарийн гаргалгаагаар яруу тунгалгаар өгүүлсэн байна. Их бичээс нь эхний 3 бадагт жаргал, хайрлал, асрал, нэгүслэл, зөв бурууг ялахгүй гэсэн дан сайхан үйлээр агаар нэгэн явдалт нэг өгүүлсэн бол сайн муу, сайхан муухай ээлжлэн байдаг хорвогийн ёсны тухай 4-5 дугаар бадагтаа өгүүлж, сүүлийн 2 бадагт холгоо зэрвэгээ хайртагчтайг уулзахыг мөрөөдсөн санаагаа илэрхийлсэн байна. Хангай хааны цэцэрлэгийн хойд ууланд авлан гэдэг чи одоо ав хийж явсан байна. Тэгээд өндөр дээр гараад сэтгэлээ маш уярж ийн өгүүлээд уйллаа гэж байгаа шүү дээ. Уйлах. Энэ уйлах гэдгийг л уйлаа лугаа гэдэг ингээд бичсэн байна. Өнөөдрийн бидний мэддэг энэ цэг туслыг ерөөсөө бичээгүй. Модон бараар хэвлсэн ном судар бол ер нь тийм байдаг. Наа га гэдэг одоо монгол бичгийн үсгийг бол цэг туслгүй бичсэн байдаг. За жишээ нь цагаан дахиажил гэдгийн цагаан гэдэг үг бол одоо өнөөдрийн уншилтаар бол энэ цахаан гэж байгаа юм шиг үтсэн шүү дээ. Энд бол 2 тусал гагийн тусал байх хэвээр. Гэтэл энэ бол модон барын номын уламжлалаар ингээд туслын тэмдэглээгөө бичсэн байна. Энэ бол их түгээмэл онцлог юм аа. Тэр үеийн бичгийн дурсгалд бол энэ туслыг ер нь бичихгүй явжээ гэж. За тэгвэл энд эр үгний хаагаа авсаг бол их онцлогтой. Энэ цогт тайжийн бичгийн энэ хаагаа авсаг бол ерөөсөн бусад дурсгалдаар тохиолдохгүй. Одоогийн бол энэ дармал монгол бичгийн дармал тэгийн энэ ра авсаг шиг дунд орсон ра авсаг шиг бичсэн байдаг. Хаагаа авсгийг. Тэгээ эн чинь ийм их онцлогтой хэлбэртэй бичсэн. Их бичээс нь 17 мөр 207 үгнээс бүрддэг байна. 400 орчим жилийн өмнө бичигдсэн их бичээсний бичлэг нь өнөөгийн монгол бичгээс бичвэрийн хувьд өөр ажээ. Дуутын хадны дунд бичээс нь 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт бурхны тарин буюу Жанрайсаг бурхны зүрхэн тарин байдаг бол 2 дугаар хэсэгт их богд эдэн Чингис хааны тухай дурдан өгүүлдэг байна. Харин 3 дугаар хэсэгт цогт тунтайжийн гар нүслийг батлан сийлжээ. Энэ бичээс нь 8 мөрөөс бүрддэг. Харин баг бичээсийг Монгол төв самгард нангихад бичгээр сийлж үлдээсэн байна. Дээр Тэнгэр хааны ахуу хийгээд дэлхий дэх хан богдсын ахуу газар. Дээр дорын ялгал болвоос бээр жаргал хайрлал хоёрын агаараа нэгэн буй. Агнестийн агуйдах бодисатва нар хийгээд алтан дэлхий дэх
бод сэтгэлтэн хоёрын ахуй газар ангид болвас асарч нэгүүлсэхүйн агаараа нэгэн буй. Энд хамбогдсын сайн төшмөл хийгээд эргүүлэгч Эрлэг хааны их ноёт хоёрын ёс өнгө өөр боловч зөв бурууг ялгахын агаар нэгэн буй. Ол зэдэж олон ядагч хүмүүн хийгээд уул модонд явагч араатан хоёрын ахуй би ангид боловч алан идэхийн агаар нэгэн буй. Хол орой сулгай хийгч хүн хийгээд хотыг эргэн гэтгэж чон хоёрын элт бийдүр өөр боловч эдхий хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй. Онон мөрөнд ахуй халуун тэгчмэн хийгээд орхон туулдагч өвчт бид хоёр хал хоногуудын газар хол боловч хайрлан саналцахын агаар нэгэн буйзээ. Энэ үедэн эс солголцоос эгүүнээс хойш төрөл тутамдаан ихэн гагц хүүхнийн хайрлах мэд элдвүүлэр туслалцах болтугай. 400 гаруй жилийн өмнө бичигдсэн дуудын хадны бичээс дөнгөж өчигдөр бичсэн юм шиг тодор хадгалагдаж байна. Түүхийн чухал дурсал энэ бичээс хадны орчим эртний хадны зургууд олон бий. Тиймээс зориулсан хүмүүс согтун тайжин бичээсийг уншихаас гадна эртний хадны зураг үзэж байгалийн сайхныг сонирхох боломжтой юм а.